Бэлгийн тоол нь сарны хөдөлгөөнийг шинжиж, цаг өдөр, сар жилийг тооцоолон гаргадаг. Монголчууд бэлгийн тооллын цаг тооны бичгээр нар, сар, од, гариг иргэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодож, улирал, сар, өдөр, цаг хугацааг хэмжин тооцоолж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж иржээ. Бэлгийн тоол нь Эртний Индихийн Рэгдэн Жамбал давг хэмээх хааны нийтийн тооллын эхүү үед зохиосон цагийн хүртний хураангүй үндэс хэмээх одон зурхай тооны ухааны их сурвалжаас үүсэн хөгжсөн байна. Цагийн хүртний их сударт 12 жил, 60, галав гэсэн ойлголтууд түгээмэл байдаг ба бэлгийн тооллын эхний 60-ныг 1027 оны гал туулаа жилээс эхлэн тоолдог. Тодорхойлбол анхны 60-ны 1-р он нь гал туулаа жил буюу 1027 он юм. Тэгэхээр одоо бид бэлгийн тооллын 17 дугаар 60-нд амьдарч байна.